Тэгэхэд одоо ингээд цаг одоо хоол үлээгээд ингээд тоглолцоож ширцэн гаргачаа. Монгол бэвэж чадахгүй ч мэдээд ярина ерөөс. Монгол задгаа мөнгө байдаг. Тэгснээр сая задгаа мөнгө харангуйтаа битээд гинт багтаа тоглож ирсэн санаа. Тэгээд одоо тоглолцоож би яг шулуулчлаа. Тэгэхээр одоо ороод хэдэн явахын асуугаад тэгээд биднээс ийм тач гэдэг юм одоо юу бэлтгэүүд хоолндоо асуугаад тэгээд болчих. За манай Орос найзууд ийм гоё юмнууд бэлдсэн юм байна. За юу вэ? Талах байна. Хаа байд юм байна. За одоо өөр юу байна энэ ч одоо бичээ байна. Шүл байна. За нэг иймэрхүү зүйлүүдийг бэлдсэн юм байна да. 6 лет, наверное. 6 и 5 лет. 2 раза. 3 раза есть. Ладно, я распределяю эту штуку. Это про... За энэ нөхдүүд одоо энэ Костница Рабат гэдэг ийм газар хонуулах гэж байгаа юм байна. А вот это чита. Агинский, бурятский. Агинский, бурятский. Тут бурятский. За одоо чи задуултаа уулзч байгаа маань. Тэгээд энэ одоо нийт их том арга хэмжээ болж байгаа. Одоо бидний хувьд бас энэ арга хэмжээнд орсондоо баяртай. Эндээс одоо бид энэ машин авчиж авчаа цаашаа одоо 450 км яваад одоо эхний кемпинг байгуулаад тэгээд өнөөдөр бидний төлбөр бол эхний газар орчим цаашаа 7 км яваад энэ нэг кемп байгуулах хэрэгтэй юм байна. Тэгээд бид өнөөдөр хүний ууданд явж байгаа. Тийм учраас энэ хүмүүс ихэд одоо арга ивэг харж байна. Тэгээд цаашдаа яахыг харцгаая. А мы на Черскую на поезде. Там, чтобы ехать так. У них... Ийм юм байна. Юу вэ? Ганс ахгүй. Тамхин зөрүүлсэн дурсгалын газар анх удаа л олж харж байна. Тийм ээ. За энэ үрэл дээшээ явах юм байна. За ингээд энэ голыг өгсөд 7 км яваад камп газар очиж гэсэн. Өчигдөр Улаанбаатараас гараад гуруулаа. Тэгээд Улаанудад ирээд Улаанудад хончоод өнөөдөр өглөө 6 цагт наашаага автобусан зуугаад 20 хэдэн хүний бүрэлдэхүүнтэй дээшээ өгсөж байна. Уулынхаа дэшээд одоо ачаагаар дээр энэ хэд нэг кемп байгуулах нь одоо энэ авирлтыг ахалж байгаа Орсын багийн ахалж энэ ч байж хаанд кемплэхээ шийдээ гэдэг гэж байна. За Орсын баг агууд ингээд туга атгацсан байна кампууд нь.
За энд бууж гинэ. Энд буунаа камплн майхнаа барьж авъя. За бид хэд майхнаа бариад авчлаа. Талбайгаа босгочлоо тэгт. Кадр бол Терминатор шиг л харагдаж байна. Амар. За энд хоноод нэг өглөөний цав уучаад майган саваа хураагаад одоо дээд камп руугаа явах юм байна. Хэдэн километр гэлээ? Өнөөдөр 18 км. За. Ачаа бол хүнд биш бас. За хүнд. Энд бас нэг Терминатор байна. Энэ хоёрын хамаг ачааг цүнхэнтэй хийчихсэн амар хүнд болчихлоо. Миний цүнх хар тийм том. Энэ цүнхийг хар. Ийм жижиг. Наад чи миний дайралтын үг чи. Хамгийн хөнгөн ачаатай юм кадр. Өчтөр бүх хоол хүнсээ авчиад бүгдийг өгсөн. Манай хөө. За Оросд бол энэ уулын спорт бол үндэсний спорт болсон юм байна. Маш олон мөнх сэрдгийн оргил руу явдаг юм байна. Эцсийн сая буулгачд ирж ингэж чи шал 1 км шахах байна да. Саатгагаа очиад аваад гаргаад өг. За энд хонхын гинэ. Энэс дээшээ явахаар камп барих газар байдгүй. Тэгээд энд буугаад маргааш бол эндээс уул хүртэл 6-8 км юм уу? Бас нэлээ явалттай гэж шүү. Молокото цагаан баавар цайж хэмжээ. Ууланд ороход модон дотор хоноод яваад. Баавар цайж юу ихтэй гинэ? Маргааш 6 цагт эндээс хөдөлцгөө. Тэгээ бид нэг сайхан цай ууч эртхэн хоол ич өнөөдөр эртхэн идэж уусгаагаа тэгээ эртхэн амраад маргааш эртхэн ууланд авираад эртхэн бууж ирэх хэрэгтэй. За хангаад л хий. Хайр хөнөөлөө ивэж бидний дээд хамтлагтай сайхан гарахыг одоо хүсэж ирж байна. Болтгоо. Ташгүй. За бид Оросуудтай аялж байгаа учраас их арх ууж магадгүй гэдэг энэ том мөнгө аяг авчирсан. За, камераманыг бич татта. За, Зэнс өнөхөр дуусчихгүй гад хийвэх болтгоо. энэ жоохон зайлж өгөх болчихсон. Яваа даа хийж. За одоо ингэж анх удаа
гадны ууланд одоо авирах гад Маргааш дайралтай юм. ирчээд одоо өнөөдрийнх ингээ 2 дахь удаагийнх кемп дээр бууцсан байна. Маргааш одоо тэгээд Цэнгэр хангаас одоо скогийн илсээ сайхан ивэгээд ууланд одоо авирах болтугай. За энэ Орос уудлын молкогоор Гадна тал нэмээр ингээд дээр нь жоо ус ич юм уу? Цагаад өгөхдөө. одоо болсон. Ярил цагаан авахгүй. Зүгээр наад чинь цайн амир авахгүй. Одоо Бааварны цай. тэгээ одоо тэгээ өгтөө ингээд жоохон зайлаад өгч шээ. Дөрийн юм шиг харагдтал ингээд шээ. Яарч. Молконы цай нэг гоё юм шээ. Одоо ингээд зайлаад өгчөд яг дөрийн юм шиг дундурсан ингэж харагдахгүй. Наадах чи ир хүртэл үрж ирсэн юм чи нэг аяг цай чанаад уучих ирэх байгаа байлгүй дээ. Өөр групптэй уулзах гэдэг юм. Тэс юу вэ? Нэг татчихсан. Дахиад татчихдаг ч юм уу гэж боддог. Дахиад нэг байгаа мó ер нь бол. Надаа нэг 500 байгаа. А тэгвэл болж штэ. Бас орой унтахтаа бол нэг татчих. Тэгээ тийм ээ зэн одоохондоо юу хийх юм бэ? Оо болно. Ганц уяа авчмаар байна. Нэг юм поростой болчихвол. Ганцыг л авчихд болоо шүү. Даган трусик. Чи нөгөө нэг солио шаач болно шүү. Ты что знаешь? Он это на фэскаше работал. Хошоо өгөөд. Подрабатывал это. Такой как сказать это? Природа такой это Такой это не растет. Да. Видишь, коврики еще сделали. Монгол та нар ийм яга хэрэглэдэг юм бэ? Хэрэглэдэг юм бэ? Манус чи хэрэглэдэггүй шүү дээ ийм юм. Тэгэхээр бид зүгээр амьдад тайлбарлаж байгаа юм. Монголын нэг цагаагаар хэрэглэж шаардлагагүй ийм нойтон гэж үг хэлж чадсан юм. Сухой хуурай болохоор ийм хэрэглэдэг газар хамаагүй энэ шолоо молоо гэж хамаагүй сууч. Монголчууд хатуу бүхстэй гэж хэлэхгүй. Тий. Даже не дуй ничего. Яаж Оросын ууланд ирсэн Оросын талаас авирж байгаа. Бид цаад мөнгөсөд үл юм одоо урд тал нь одоо Монголын нут тийм манай хөвсгөл далай хойдол энэ зах байгаа. Тэр мэдээж энэ хойдол нь энэ нь Оросын нут тийм. Яаж ч мэдээж энэ Оросууд яг өөрийнхөө үндэсний онцлогоороо бас төгсөөж энэ ч Баания гэж очиж харъя. Тэний хасаа тэр бол бассейн юм шиг байна. Нэг иймэрхүү маягтай. Ингэж суух юм байна. Энд ч Ямар сайн дээ. Энийг айгүй гоё амархан шийдэж байгаа. Зүгээр төмөр зуух ийцэн. Дээр нь зүгээр энэ ч байгалийн чулууг нь өөр нь зуухаан дараад. Тэгээ мэдээж энэ ч зөндөө мод байгаа. Тэгээ гал төлгөн. Энд бол энэ ч яг жинхэнэ модны өнөр, навчны өнөр, чулууны өнөр бүх юм яг оргиороо байглаараа гоё юм байна. Айгүй амархан шийдэж. Тэгээд энэ ерөөсөө задлал байгаа шүү. Энэ хаалтаа бүгдийг зүгээр байгалах нь модоор хийсэн тий. Одоо хэрвээ энэ бааныг одоо энэ чинь хүн бохирдох юм байхгүй. Эндээс энэ одоо кемп буулаа гэхэд энийг бүгдийг нь хураагаад авах боломжтой. Байгаль дээр ямар ч бохир зүйл үлдэхгүй. Сайхан төгссөн байна. Энэ ямар үнэтэй бол гэж асууя тий. Авиртаасаа бууж ирээд ийшээ орж баан сууж болохгүй юм алга. Одоо түлээл болоо юм биш үү те. Тэр ямар ч асуудал байхгүй. За халуун ваанаас гараад энэ бассейн юм байна энэ хүүт тустай. Энэ рүү бас орж болох юм байна. Водка есть? Сколько стоит? Выродор баяртай ч үзүүлээ. Баярлалаа л ахгүй. Сайн да. За энд ингээ першки хийд юм байна. Першки байна.
Me is Mongolian. Нохоны Husky үгүй гүн husky гэж түрүү. Дэлгүүрээс авч уусан шүү дээ. Нормально. Айгу байсан шиг. нормальный юу? Цаа дээрээ заяа. Авъя за. Мөнгө аваад тэгээ заяа. Аа. Энэ үс нь авирах жоохон хэцүү үс юм л да. Крафт нь болохоор яг мөсний крафт гэж. Ноги ровно ставь. Извини. Привет. Там еще такой лед есть? Нет, такого красивого нет. Да, такого красивого нет. да? Почему они бегом туда? А там же наверху очень красиво. А. Там озеро Озеро? большое, а дальше Мункусар-Дык. Ну это еще часа 2 отсюда, 1,5. О, меня. Здравствуй. Энэ одоо хийж яаж? За өндөр авалт хийчлээ. Одоо уцаж кемп дээр очиж амарна. Здрасте. Ты покатился и зацепляйся. Куда кошки выставляешь? Кошки туда. Все, давай еще раз. Ближе к себе, Саша. Ой, Миша, вот сюда. Под грудь. Сначала на спину, переворачиваешься на живот, вырубаешься. Нааграас Если будет вот ер так, нь орой үргэлжлээд нэг 9-10 гэдэг. это хорошо. Если там тоже нормально. Но здесь лучше. Не знаешь, что перевернуться надо? Явуулттай л юм байна тэгвэл. Хотя бы пусть так попробуешь. На жопе едешь, переворачиваешься на живот.
Что зарубаешь? До озера 5. За манай хоол Можно поменять? На что? тушонкнууд байна. Будаа, сүү, Арсик, да, или кто там стоит? байцаа. Принеси мне пол воды, пол кружки. Ай, ну ладно, там стой, подожди. Я уже 4 листа убрала. Руки мои. Убрать. За манайс өнөөдөр жижүүр ээлжтэй. Эхний ээлжинд ус аваад иргээ явууллаа. Ус аваад ир гэсэн болохоос угаагаад иргээгүй шүү. Өнөөдөр манай хоолны ээлж. Манай хоёр луу ярьлаа зогсооч. Энэ гомын жамт юм. Энэ амталж онцлох нь эдрээр өөрсдөө амтуулахгүй солихтэй болохгүй хөө. А я пошел в это время. Какая у тебя подошва красивая. А его моя подошва его послала. Яа чи вах амар юм бол. Ямар амт юм бэ? Усан тэгээд буцчих ш надад ч. За өнөөдөр нөө жижүүр ямар ч нэг лоо ярьдлаа. Оовн хэрчлээ. Нэг ийм хоол болох юм шиг байна. За. Манай одоо бидэртэй хамтарч явж байгаа манай Орсын багийн залуучууд одоо бэлэн болж байгаа шиг байна. Битгүүр одоо юм уу бэлдчихлээ. Тэгээд одоо эдний Чанга. эдний 7 цаг 20 минут 10 минутын дараа бид дээшээ хөдлөө. Яг эндээс оргил хүртэл бол нийт нэг 10 жоохон гаралтай. За 10 км газар авирт баан үргэлжлэх юм байна. Тэгээ энэ хүмүүс ярьж байгаагаар бид дээшээгээ нэг 6-аас 7 цаг бууж өштэй нэг 4-өөс 5 цаг бууж ирнэ. Ерөнхий дунджаа тэгж явдаг гэнэ. Тэгээ нийт энэ 10 хэдэн цагийн авиралт эргэж ирэхтэйг нийлээ болох юм шиг байна. Тэгээд бидний хувьд бол бэлэн болцоо одоо нөгөө хэдэн хүмүүсээ хүлээгээд байцгааж байна. За нэг энэ өсөн хамтаа замын дуусгаад ийм хойн жимээр орд юм байна. Зөндөө төлөө байна. Энд дээр уг нь энэ дээр камп зөөгд аваад ирсэн. Төлөө байхгүй гэдэг. Орсод гэдсэн чинь энэ дээр камп байж. За нөгөө модтой хэсгийн тойроод гараад ирсэн чинь. Ингээд дахиад нэг юм гол өгсөө явд юм байна. За тэр хэсгээр тэр өнөр давах юм байна. Тэр өнөр давангууд нөгөө нуур нь байгаа болтой юм шиг. За нилээн сайн явчлаа. Хөглөө гарснаас хойш нийт 5 км 400 м газар явцсан байна. Одоо далайн түвшнээс дэш 2475 м. Энэ хаттай хэсгийг тойроод нөгөө аяхай нуур гэдэг нь харагдах юм болоо да. За бид нар тэр цаатлын модтой амыг өгсөд
гарч ирсэн. Хүн ихтэй байд юм байна. Хүн их явдаг учраас зам нь их халтаргаатай. Туулах жоохон төвхтэй юм байна. Крампонтой яв ихээр одоо хайрын крампон болчих гээд байдаг. Хөөе темпер амар шат юм. Хүмүүс багаагаар нэдэж шашдаг юм. За энэ дээр нэг нуур үйд юм байна, ингээ хөлдөө. Энэ бол хамгийн дээдлэг кемп юм байна. За бидний энэ урд харагдж байгаа уул маань мөнх сардаг. Далайн төвчнөөс дэш 3491 метрийн өндөртэй. Орос Монголын хил дээр байдаг. Манай өвсгөл нуурын яг хойд хил дээр байдаг юм сайхан хайрхан байна. Энэ окей, заяа. Энэ бол Почти все выпало. За биднээс одоо хуулийнхаа бэлд ирчээд тайлтандаа бэлтгэж байна. Энэ бүгд одоо бас авирч байгаа хүмүүс байна. Тэсэ зор үндсэн кемээс өдөрсөө наашаага 2 цаг 10-20 минут яваад гараад ирж байна. Одоо энэ багцаагаар дэшег нэг ахаа зөв миний бодлоор 4 цагийн ажил байх шиг байна. Дунджаар нэлээд гараад энэ чулуунуудыг таад нэлээд гараад өндөртөө тийм зам харагдаж байна. Личный пинающий фактор. Да? Побелки. Или еще вот. Шүү тийм ээ. Все, я уже, наверное. Явж гин үү? За за. Яг юу гэж шүү. За одоо энэ дээрээс Крампонт орё. за энэ барьдаг GoPro-той үгүй шаан гэж. Кадра. Уул орно шүү. Яваа. Цот. Хийсхнэ. Сайхан. Одоо зохихгүй хамаа алга хэвээр амьд хэрэгтэй болоо яа. Чулуунаараа даалгах гэж ир каск өмсөхгүй л. Амар чулуун урдаг бол. За тэр дээр оргил хүртэл бол
Таны 500 м газар л байна. Амар гацаатай байна. 300 байгаа юм шүү. 500 байгаа хаа. Оргил дээр бол зүгээр очир үсцсэн байна. Шууд осноосоо татаа гараад. Нэг гараа татчих. Айнцтай гацаа үсээд баларч байна. Хяалар ястай шиг. Ховор зурганд орж иш. Хямлаад явж байгаа юм шиг Та ингээл цаашаа бол нэг иймэрхүү л байна. Их өндөрт гарсан биш бас. Зүгээр шууд нэг гараараа бариад нэг айсаксараа тулаад нөгөө талд нэг цаана тэгсэн юм биш урдсан. жумарын шаачаач дээ шүү дээ. Жумаараа холбож. Жоох юм итгэхгүй л. Яг юм хэлээ. Жоох юм итгэхгүй. Яа айсакс зоо. Салтан даа. Бас чанга юм байна. Чанга шүү. Нартлаараа бол амар юм. Гэвэж Ээж адах шин. За бит. Өксөртөг хайрхныхаа орой дээр гараад ирлээ. За хөвсгөл нуур хойцхан харж байна. Хөвсгөл нуур маань ингэж яг хойтлно гэж харагддаг юм шүү. Тэгээ Монголын талаар гэж байгаа. Анхны гадаад Сейчас подожди. Оргил бол мөнгө сордог. Амжилттай гарч ирлээ. Энэ жоохон доошоо. За манайхан буугаад ирлээ. Ацтай. Буу дөнгөж бууж ирээд тас орч дээр нөө засгүй гэж таашлаа тий. Тулаахан. Ингэрс амар хурдан бодож ш. Сая энэ дээрээс нэг хүн унаад 200 гаруй метр гулсан. Юу болсон бөөмд. Аврагч нар сая дээшээ явлаа. Яста үнэн азтай байна. Цагаа гарстаа амар шуурч эхэлж байна. За авиралт дуусаад буцаж байна. Бүх ачаагараа баглаад авчлаа. Одоо эндээс машин хүртэл 6 км алхаад тэгээд автобусантаа суугаад 12 цаг явж улаав хот хоорондоо өнөө шүн 3-4 цагийн хавцаар очих юм шиг. За бууцгаач. Багаараа. Одоо эндээс гоё багийнхаа тоог гаргав. Тэгээ ичээд өөрөө за бэртэлтэй нэлээд 6
Одоо 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18 хүний хөлтэй баг болсон шүү. Багаар тоож авчихгүй олон жоох хөвгүүд явж байгаа. Чи бас уулын сургуульд орж байгаа байна. Энэ орчууд бас уулын аялал жуулчлалыг гоё хөгжүүлж байна. Яг анхнаас нь яг арга зүгээр. За энэ хавь байгальд үн тасарцсан юм байна өө. Хэдчнээ метр хавцлаад байгаа даа. 100, 200, бараг 300 метр. Хатан цохно үстэй. Бай. Да. 3 хоног зовж исэн. Альчаад тайлээ да тийм ээ. За энэ бол өстой гоё байшин байна. Энэ байшин урд нь харж байгаагүй юм байна шүү. За орс маань. Ийм байна. Энэ ч бас нэг айгүй гоё шийдэл байна. Сауна. Өөгөө ичс амар халуун юм байна. Энэ болохоор одоо юу болох вэ? Ингээд наашаа камер зов болох тийм. Угаасаа